Сайн бацгаана уу? Зоолын арт YouTube сувагтай хамтдаа бясалгаж байгаа. Над руу маш гоё сэтгэлүүдийг илгээдэг та бүхэндээ баярлалаа. За тэгээд би яг одоо бас гадагшаа аяллаар явж байгаа. Тэгээд энэ аялал дундаа өөртөө ирсэн бас гоё сэтгэлүүдийг, асуултуудыг уншиж байгаа. За нэгэн асуултыг сонгоо аваад та бүхэнтэй бяцхан одоо ярилцахыг хүссэн байгаа. Тэгэхээр хамгийн сүүлд ирсэн асуултын ерөнхий утга нь бол байнгын айдас төгшөөр мэдэрч байгаа. За тэгээд дандаа тийм бусдын дарамтан байгаа юм шиг мэдрэмжтэй. Тэгээд тэр яах бол, энэ яах бол гэсэн ийм мэдрэмжтэй байгаа. Энэ мэдрэмжээ хэрхэн хангаах вэ гэсэн асуултыг над руу ирүүлсэн байлаа. За тэгээд энэ асуултыг ирүүлсэн танд баярлалаа. Тэгэхээр айдас төгшөөр гэдэг бол одоо хамгийн тийм түгээмэл ийм мэдрэмж байдаг. Айдас төгшөөрийн мэдрэмж өөрөө ямар хүмүүс хамгийн их төрдөг вэ гэхлээр одоо дандаа тийм бусдын төлөө гүйдэг те бусад хүний итгэлийг алдахгүй юмсан одоо ямар нэгэн даалгаврыг 100% биш ингээд 200% гүйцэтгээд хийчих юмсан. За тэгээд бүх зүйлийг амжуулаад тэ ажил дээр хүүхэд бүх юм амжуулах юмсан гэдэг. За тэгэл одоо нөхөр эхнэрийнхээ сэтгэл санаанд дандаа хүрч яах юмсан. Ер нь л эргэн тойронд байгаа бүх хүмүүсийн итгэлийг алдахгүй одоо тийм байх юмсан гэж хичээж гүйж байдаг хүмүүсд дандаа тийм айдсын мэдрэмжүүд, төгшөөрийн мэдрэмжүүд ингээд төрсэн байдаг. За энэ удаандаа болохоор сэтгэл төгших одоо тийм эмгэг болоод ингээд үлддэг иймэрхүү зүйл тогтсон байдаг. За энэ нь бол суурь нь бол ихэнхдээ бага наснаас үсэлтэй. За бага насандаа бас нэлээд тийм шаардлага өндөртэй гэр бүл төссөн тий одоо эцэг их нь бол хамгийн сайн нь хамгийн шилдэг нь хамгийн хариуцлагатай байхыг шаарддаг чи хамгийн том нь эсвэл чи хамгийн бага нь гэж ингэж тулгадаг байсан тий тиймэрхүү зүйлүүдээс явсаар байгаад эцэстээ энэ нь бол юм маш их хичээдэг people pleaser гэж нэрлэдэг тий одоо ингээд хүмүүсийн сайн сайхныг төлөө зүтгэдэг ийм хүн болж одоо хувиргадаг байна. Тэгэхээр энэ нь биднэрт буцаад бусдад одоо сайхан бусдын хувьд бол ингээд ачаа дарамтын хөнгөлөд байгаа юм шиг боловч өөртөө тэр бүх ачаануудыг хөрөмтлүүлж авдаг маш их тийм дарамтыг бий болгож ингэж явдаг. Айдсыг бол бясалгалаар ангаах бүрэн боломжтой. Гэхдээ энэ бол өмнө нь хэлж байсан шиг бол тийм хурдан хугацаанд бол ангаагдахгүй. Тэгэхээр тэрхүү айдас төгшөөртэй байгаа байдал нь өнөөдөр өчигдөрл болсон юм биш. Энэ бол урт хугацаанд ингээд байсан зүйл учраас тэр бол хэдэн жил ингээд хоригдлогдсон тэрхүү бүр юм дадал болцсон зүйл байсан тий. Тэрийг буцаагаад ангахтаа 1-2 удаа бясалгал хийгээл ингээл энэ ингээд ангаагдчихна гэвэл босгодлаа. Тэгэхээр ингээд бясалгалын явцаар бид нар олон төрлийн бясалгал хийгээд дотоод хүүхдтэйгээ уулзаад энэ л юм дотогшоогоо гэсэн чиглэлтэй бясалгалуудыг хийх явцад тэр айдас төгшөөрийн одоо цэцэг байлаа гэж бодоход тэр өрн тэр бидний дотор байрлсан байдаг. Тэрийг олж харна гэсэн үг. Тэгэхээр дэлбээг нь ингээд онгойгох тусам гэдэг нь болохоор бясалгал хийгээл те өдөр өнгөрөх тусам дотор нь байдаг тэр яг үндсэн одоо тэр өрн тэр цэцгийг дэлбэйлүүлсэн өрн өөрөө олж хардаг. Тэрийг бол очтлоо бид нар ингээд давтамжтайгаар бясалгалууд хийгээд тэр дэлбээнүүдийг хуулсны дараа яг тэр айдас төгшөөрийг мэдрүүлээд байдаг тэр яг тэр гол үндсэн суурь зүйлээ өөрөө бясалгалын явцдаа олж мэднэ. За тэр нь хин нэгнээс үлдээсэн одоо тийм сэтгэлийн шарах, за хин нэгний хийсэн үг, эсвэл таны амьдралд тохиолдож исэн ямар нэг онцгой тий сөрөг үйл явдлаас үүсэлтэй байж болно. Эсвэл сөрөг биш одоо тийм бүр юм сайн үйл явдал байсан байж болно тий нэг юм дээр нэг шагнал авсан ч юм уу. Үүний дараа чи дандаа ийм сайн байх байхаа гэж хин нэг хийснээс хойш тэгээд ингээд сайн байх гэж зүтгээд идэг болцсон ч юм уу тий. Гэх мэтчлэн ийм яг тийм суурь шалтгааны дотор талаас нь олж харна гэсэн. За тэхийн тулд бол юм удаан хугацааны бясалгалууд хэрэгтэй. Хуудасаар нь одоо дэлбээг нь нээгээд тэгээд үрээ олж мэдэх хэрэгтэй. Энэ дээр бол яг одоо ингээд тэдэн бясалгалын дараа та ингээд өчрийг олчихноо. За яг тэгээд одоо тэр хүнтэй хамт бясалгаал явах юм бол тэгнэ гэсэн юм бол байхгүй. Хамгийн эцэстээ бол танд туслаж чадах хүн бол ганцхан та л өөрөө байгаа.
Тэгээд өөртөө хамгийн гол нь нэгдүгээр зөөлхөн хандах хэрэгтэй. Та одоо ингээд маш гоёор тусалж чадах, таны хамгийн ихээр хайрладаг тэр хүн чинь та гэж бодоод өөртөө айгу зөөлхөн хандаад, хүлээцтэй хандаад тэгээд ингээд ямар ч байсан дадал болгоод бясалгалаа. Тэгээд бас биеийн одоо юм дасгалууд, йог, фитнес тэ усан сэлэлтийн биеийн дасгалууд өөрөө одоо төр сүнсний хөгжил болон сэтгэл зүйн эрүүл мэндэд маш чухал, шууд нөлөөтэй байдаг. Тэднийг л таслахгүй өөртөө зөөлхөн хандаад ер нь өөрийгөө нэг юм хөөхөн жижиг охин байна, танаас тусламж хүсэж байгаа те. Хөөхөн жижигэн хүү байна гэж төсөөлөөд ингээд хамтдаа хөтлөөд ингээд хоёлаа учрын олыг явж байгаа юм шиг ингээд зөөлхөн явж байгаад хийх ёстойнуудаа дадлуудаа ингээд өргөжлөл хийгээ явж ийтал аяндаа ингээд нэг 4 дахь өдрөөс нь ч юм уу 7 дахь өдрөөс нь нэг юм санаа орж ирнэ, бодол орж ирнэ. Таны дотоод одоо сүнснээс танд хэлж байгаа үг гэсэн. Яагаад төвшөөд айгаад байдаг шалтгаанууд чинь нэг нэгээрээ зангилаасууд нэг нэгээрээ тайлагдаж ойлгогдож танд ингээд эхэлнэ. Жишээ нь ажил дээрээ ингээд айгүй их тийм дарамтыг мэдэрдэг байсан байгаа юм. Байнгын ажил дээр очих болгондоо аим айдас төгшүүртэй байдаг тий. За тэрхүү айдас төгшүүр нь хаанаас үүссэн бэ гэдгээ ингээд наадлаас нь ингээд харахаар энэ ажил их байгаа болохоор менежер дарга нь одоо их хатуу болохоор гэд ингээд бодож байсан. Тэгэхээр одоо менежер дарга нь хатуу болохоор гэдэг нь наадлынх нь өнцөг. Тэгээ цаана тэр хүн нь болохоор эрэгтэй хүн байгаа. Тэгэхээр тэр эрэгтэй хүнтэй холбоотой тийм асуудал байсан гэсэн. За тэгвэл тэр эрэгтэй хүний итгэлийг алдахгүй байдаг. Эрэгтэй хүний өмнө маш их хичээдэг. Давхар тэрнээс эрэгтэй хүнээс юм айдас мэдрээд байдаг юм байна л да. За тэрний үнээс болсон бэ гэсэн чинь өнөөдрийн дээр 20-30 настай байгаа амьдрал биш. Тэр нь эргээ бага насн дээр аавтай холбоотой одоо харилцаан дээр багтаа ямар асуудал байсан бэ гэдэг дээр нь очдог тийм. Тэгээ аавдаа хамгийн сайн охин байх юмсан тийм. Аавдаа одоо аавынхаа итгэлийг алдахгүй байх юмсан. Аавдаа орхихдохгүй байх юмсан гэсэн хүсэл нь одоо хичээл зүтгэл нь явж байгаад өнөөдрийн амьдрал дээрх тэр өдөр тутамдаа ажил дээрээ тийм айцтай байгаад байдаг тэрхүү одоо тэр зүйлийн үр үндсэн тэр дотроо байсан байдаг байхгүй. Тэгэхээр тэрийг ингээд яг энэ бясалгал гэж хэлэхгүйгээр олон төрлийн бясалгалуудыг хийгээд энэ гинжин одоо нөө connecting dot гэж ярьдаг те ингээд нөгөө цэгүүд холбогдоод ирэх агшин та өөрийнхөө тэр айлгаад байгаа зүйлийнхээ үг үндсээр очиод тэрийг ойлгосныхаа дараа тэнд босон явдал тэр зүйлийг өөрөө хүлээн зөвшөөрнө. Тэнд босон тэр хүмүүсийг уучлна. Тухайн үед өөрийнхөө хийсэн үйлдэлийг бас уучлна. Өөрийгөө уучлна. Бусдыг уучлна. Хүлээн зөвшөөрнө. Тэгээд тэр үйл явдал өнөөдөр таныг энэ цэгт хүргэсэн гэдэгт талархаад тэгсэн цагт өнөөдрийн амьдрал дээр байгаа тэр айгаад байгаа төвшөөд байгаа зүйлс ингээд зүгээр цамхраад байхгүй алгуулчихдаг. Айгаад төвшөөд сандраад гүгээд байх юу ч байхгүй байсныг та эргээд ойлгож эхэлнэ гэсэн. За хоёрдугаарх нь болохоор шууд бяцлаглалын арга техникээр одоо тухайн нэг одоо зорж авсан нэг айдсаа одоо алга болгох тийм бас аргачлал байдаг. Энэ болохоор mindfulness бяцлаглалын техниктээр байдаг. За зэр нь болохоор бас миний YouTube дээр айцаад авах бяцлал гэж байгаа. Тэр бол одоо шууд одоо айцаа мэдж байгаа тэр айц руугаа онилж хийж байгаа бяцлаглалын аргачлал гэсэн үг. За тэгэхээр тэрхүү бяцлаглалыг хийж байхдаа бид нар ихэнхдээ бид айцаас дандаа амьдрал дээр ингээд зүхтдаг тий. Тэр айцаас зүхтдаг. Айж байгаагаасаа зүхтдаг, хүлээн зөвшөөрөхгүй байхыг боддог, тэрнтэй айл болох нүүр тулахгүй байхыг боддог. Тэгэл яардаг, сандардаг тий. Яс тэр зүйлийг дуусгахыг хүсдэг ч юм уу тий. Ингээд цухтаад ер нь бол цухтж байгаа л юм одоо үйл явцууд явагддаг. Энэ бяцлал болохоор яг тэрний эсрэг гэсэн. Цухтахгүй. Окей. За айцтайгаа нүүрэлтээ. Бүр одоо нүүрэлтгээс гадна бүр айцсныхаа дотор орё. Дотор орё тий. Бүр айцсныхаа дотор орё. За тэгээ юунаас найгаад гэсэн. За чи одоо айцсыгаа нэг одоо хүн гэдэг одоо байдлаар одоо нэрлээд үзье л да. За хин ч гэдгийг одоо Кенич гэдэг юм уу, Джон ч гэдэг юм уу ингээд нэрлэлээ гэж бодъё. За окей чи намайг одоо ингээд одоо олон жил ингээд айлах гэж ингэж миний араас гүйж хөөцөлдсөн. За тэр болгонд би чамаас ингээд зүхтаад гүйдэг байсан. Заримдаа айдаг байсан тий. Тал дутуу айдаг байсан. Тэр айцтаа бүх
бүхэл бие өөрийгөө тавьж өгөөд тэгээд тэр айдас нь өөрийг тань айлгахад одоо бүрэн өөрийгөө бүтэн бие нээж өгөөд ингээ хүлээн гэсэн. Ямар ч төрлийн айдас тань дээр мэдрэгдэж таныг одоо амьсгалыг чинд авч дуулд юм уу, бачимдуулд юм уу, уйлуулд юм уу, өмнө харахыг хүсгүй байсан тэр дүр зургийг чинь танд үзүүлд юм уу, юу ч байсан хамаагүй одоо бяцлаглалын явцад төсөөллөөрөө тэрхүү айцыг мэдрэнэ гэсэн. Мэдрээ. Тэгээ бүр яг хүлийн зөвшөөрөөд биеэ сул тавьж өгөөд тэрхүү айцтайгаа нүүлдээ дотор нь бүр тэр дотор нь оръё. Тэр айц таны биеийн дотроор ороход тань одоо нээлттэй байлгаад ингээ мэдрэнэ гэсэн. За энэ бол айцаа давах юм бяцлаглалын юм богино юм аргачлалаа. За тэгээд тэрийг мэдрэхэд бол бид нар яг үнэндээ тэрийг ингээ тултал мэдрээ дуусны дараа за ийм л зүйл байсан юм байна тий. Яг л ийм байснаас би амар олон жил цухтаад яваад байсан юм байна. Тэгээ айц гэдэг бол өөрөө цухтах тусам томордог. Өнөөдөр цухтахад маргааш тэрнээс том болж ирдэг. Нөгөөдөр бүр том болж ирдэг. Яг тэрийг хүлээн зөвшөөрөө дотор нь орох үед тэр өөрөө маш жижиг хүүхэд шиг зүйл болоод харагдана. Тэгснээр дараа нь бүр жижигсээ замхраад алга болно. Дараа нь тэр бол зүгээр л таны хажууд явж идэг юм найз болно. Ингээд хаяа гарч ирээд айлах гэдэг те. Окей, айлгая. Одоо чи намайг айлга. Тэгэхэд одоо тэр ингээд зүгээр айлхаа болчдөг. Зүгээр ингээд тийм айц биш. Зүгээр л таны хажууд явж идэг тэр зүйл болж ингээд хувирдаг. Ийм нэг арга байгаа. Тэгэхээр та бүхэн айзаа давах бясалгал гэдэг энэ бясалгалыг бас хийгээд үзээрэй. За тэгээд ер нь бол хамгийн одоо чухал нь бол айдсаас зүхтах биш, айдсыг мэдрэх, туулж гарах, дундуур нь одоо алхаж гарах. Тэгээд тэр айдсыг тань мэдрүүлэхэд байгаа тэрхүү одоо тэр мэдрэмжийн хамгийн максимумаар мэдэрч үзэх тий. Тэрний дараа тэр бол юу ч биш байсан. Та тэрийг айлаа гэдээ тавхгүй байсан. Тэр хүмүүс таныг айлгалаа гэд таны амьдрал маргааш нөгөөдөр хിവэрэл байх байсан. Энэ орчлон ертөнц яг л адилханаараа эргэлдээд өнгөрөхтэй нар сароод ингээ байж л байна гэдгийг мэдрээд мэдэрсний дараа туулж гарсны дараа тэр айдас бол юу ч биш те замхраад ингээ алга болдог байгаа. За би тэгээ YouTube суваг дээрээ бас бяцлаглуудыг өөрийнхөө боломжтой үедээ нэмж оруулсаар байх болно. Мөн нэмэлт бяцлаглууд бол бичигдээд хийгдэж байгаа. Тэгэхээр та бүхэн нэмэлт бяцлаглуудыг нэг нэгээр нь худалдаж авч болно. Нийлүүлээд 8 бяцлаглыг бичээд ийм группт оруулсан байгаа. За тэгээ нэмэлт бяцлаглууд болон группийн талаарх мэдээллүүд бол тайлбар хэсэгт орсон байгаа. Ингээд надтай хамт байж өнөөдөр энэ хөвчлөгийг үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээ бяцлаглынхаа цаан сэтгэлүүдийг над руу чөлөөтэй илгээж агаарай. Баяртай.